За сайн байцгаана уу. Ингээд байгаль подкастын маань 3 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За ингээд урилгыг хүлээн авч энэхүү подкаст өөрийн туршлага мэдлэгийг хуваалцах гэж байгаа. Бат баяртаа баярлалаа. За баярлалаа. Одоо өөрөө энэ сайхан шинээр эхлүүлж байгаа Nature podcast гэдэг энэ гоё санаачлал эхлүүлж байгаа маань ингээд найз маань. Тэгээд энэ өөрөө энэ подкаст өчөөхөн намайг өөрч оролцуулж байгаад баярлалаа. За Бат баяр бид хоёр бол 10 их сургуулиас ахуулаад нэг анги байсан. Нэг газар ажиллаж исэн, нэг төсөлд ижлэхээ явж исэн. Маш олон ижил төстэй зүйл олонтой хоёр байгаа. За тэгээ одоо Бат баяр маань Австралийн Дикний их сургуульд ингээд доктороор одоо суралцж байна. За ингээд өнөөдөр хоёулаа яриагаа эхлээд маш энгийн асуултаар эхлэе. За анх яагаад биологч болохоор шийдсэн бэ? Энэ асуултаар эхлэх юм уу? За би ч одоо энэ хоёр цөөхөн удаа бодож ирсэн юм байна. Яагаад биологч болсон бэ гэхээр би ер нь бидний насанд чинь бидний яг 10 жил байх үед чинь ихэнх тохиолдолд ер нь өөрийнхөө хүслээр одоо олон төрлийн сонголт бол надад нэг байгаагүй л дээ. Яагаад тэгэхээр тухайн үед би арай гайгүй сайн хичээлдээ сайн байсан сэдв нь болохоор биологийн сэдв байсан. Тэгээд биологийн чиглэлээр манай биологийн багш маань 10 жил тахад намайг олимпиаданд орооч гэж санал тавиад. Тэгээд олимпиаданд явж исэн юм 8 дугаар ангид. Тэгсэн чинь зууж аймагаас төрүүлчихсэн. Аймагтаа төрүүлээд 8 дугаар ангид. 8 дугаар ангид аймагтаа төрүүлээд аймаг төрүүлсэн эхний 2 хүүхэд нөлөө нэг хүүхэд нөлөө улсын олимпиаданд явдсан шүү дээ. Тэгээд тухайд Эрдэнэтэд улсын олимпиад болсон юм. Тэгээд Эрдэнэт рүү явж анх гэрээс өөрийнхөө аймагаас гарч нүд нээж байгаа юм. Тэгээд вагоноор анх удаа явж үзэж байгаа. Анх удаа аймагаас гарч үзэж байгаа. Тэгээд бүх юм анхных байсан. Тэгээд анхны тэр гой дурсамжуудыг анхны тийм гой нүдээ нэх боломжийг олгосон юм маань биологи байсан. Тэгээд биологи тэрний дараагаар би 9 дугаар ангидаа бас дахиад олимпиаданд ороод 9 дугаар ангид би олимпиаданд бэлтгэхдээ 10 дугаар ангид олимпиаданд бэлдсэн. Тэгээд би 10 дугаар ангийн тэр олимпиаднаас тэр бэлтэж байхдаа биологийн номыг манай багш бүх номнуудаа надад өгöd уншуулж ирсэн. Тэгэхэд би тэр номнуудыг уншаад бол үнэхээр би биологийн шинжлэх ухаан үнэхээр ямар гоё юм бэ? Ямар агуу юм бэ? Би одоо тэр эволюцийн онол би хүүхд тутайг сонирч байсан. Тэгээд өдөө их би мал заалдаа явдаг байсан л та өвөө дээр байх тацсандаа. Тэгээд ер нь байгаль их ойрхон байсан учраас байгаль ер нь яаж би болсон? Эсвэл анханасаа ийм байсан юм уу? Гэдэг ч юм уу. Аюу сонирч бодол надад их төрдөг байсан. Тэгээд энэ их асуултууд маань анх хариулт өгсөн баримттай, нотлохотой хариулт өгсөн юм юу байсан бэ гэхээр биологийн шинжлэх ухаан байсан. 10 жилдээ би биологийн номнуудыг уншаад тэр эволюцийн онол ямар гайхалтай юм бэ? Ямар гоё юм бэ? Ийм юм байт юм биш үү гэдэг би анх нүдээ нээжсэн. Манай гэр бүлийн хэрэг тойронд баг тэрийг мэдэхгүй шүү. Тэгээд би гэр бүлийнхэнтэй яриад хоорондоо ярьдаг ч юм уу, хэлцэх ч юм уу. Тэгээд тэр генетикийн сэдвүүд надад их санагдчихсан те. Тэр Менделийн янз бүрийн бас тоо боддог шүү дээ генетикийн бодлого. Тэр нь надад их сонирхолтой санагдчихсан. Тэгээд эндээс би цаашаа ингээд биологи руу ингээд орох шатаа анх тавьсан. Тэгээд студенгийн олимпиаданд ороод их сургууль шууд студенгийн олимпиаданд би Уганбаатартай цог явж исэн. Таарсан анх би тэр олж исэн. Тэгээд тэр олимпиаданд яваад би чинь нэг гартаа дээгүүр ороогүй ч гэсэн нэг их сургуульд орох хуваар авсан. Тэгээд 15 дээр би 16 дарж ирсэн юм аа. Тэгээд их сургуульд орох хуваараа тэгээд экологи ангид хоёулаа орсон тийм ээ. Самсургүй байдлаар хоёулаа орсон. Тэгээд л ерөнхийдөө биологид орсон юм аа. Тэр яг үнэндээ надад тэгж олон сонголтноос шүүгээгүй. Ерөнхийдөө анханасаа тэгээд замаа тавигдсан гэх юм уу хаашаасан тийм. Тийм юм болоо бодсон. Тэгээд чи баг олон сонголтноос гэхээс илүү тэгээд өөрийнхөө хамгийн ойрхон байгаа боломжийг ашиглаж явсаар орсон гэсэн үг шүү дээ тийм. Тийм, ер нь бол тэгсэн гэсэн. Тэгээд одоо за тэгээд биологид ороод 4 жил сураад тэгээд бакалаврын ажлыг юугаар хийсэн бэ? За тэгээд би чинь их сургуульд ороод зөндөө юм болсон, зөндөө их юм сурсан, зөндөө ч бас олон төсөл төслүүдэд явсан найзтайгаа ч явж ирсэн. Тэгээд бакалаврын ажлаа би их сонир сэдвээр хамгаалсан юм. Одоохой бүр хүмүүс гайхаад. Манай биологт чинь бакалаврын ажил чинь ихэвчлэн юугаар өгдөг вэ гэхээр амтан эсвэл ургамлын зүй тогтлыг байгаль дээрх зүй тогтлыг судалж бакалавр ажил бичдэг шүү дээ бакалаврын төвшин. Тэгэхээр минийх болохоор нэг жоохон нийгмийн судалгаа шиг сони юм болсон. Тухайд шагдар сүрэн багш маань амьд байсан. Тэгээд шагдар сүрэн багш тухайд тэр бакалавр хамгаалалт сууж ирсэн. Тэгээд хүмүүнээ чиний наа чи ер нь биологийн судалгаа гэсэн илүү нийгмийн судалгаа болчихсон биш үү гэдэг жоохон шүүмжилж ирсэн. Тэгсэн чинь хажуунаас
хэн гэдэг үлээд нөгөө нэг нь мартчихлаа. Бас нэг хамгаалах комист байсан нэг профессор надад аюу гоё хэлж ирсэн. Наа түүгий чи хийж байгаа аюу шинэлэг одоо орчин үед яг одоо гоё хандлага ийшээшээ явна, энэ чиглэл рүү явна. Бид нар одоо амтан байгаль судлал гэхлээр зүгээр л тустай юм гэж бид нар хүнээс тусад нь авч үзэж судлаад байдаг байсан бол энэ залуу энэ хүү ингээд хоршуулад ингэж яаж ирсэн байна. Энэгээр аюу шинэлэг болсон байна гэд аюу надад урам өгсөн. Тэгээд тухайд миний сэдв юу байсан бэ гэхээр хулан би чинь говь нэг төсөл дээр ажиллаж ирсэн юм аа. Одоо говийн амтанд хандах хандлага, говийн хулан гэдэг амт байдаг шүү дээ. Хулан адуунд хандах хандлагыг одоо судалж ирсэн. Тэгээд их сонирхолтой тухайд надад их сонирхолтой санагдсан л та. Яагаад гэхээр зарим газар болохоор хүмүүс хулан аюу сайхан амт ингээл амар ээлтэй хулан дээлтэй байдаг бол хулан ихтэй газар хулан бүр амар үзий яддаг малчд ялангуяа хулан ч одоо ингээ манай бэлчээрийг бараг булаагаад ирэн хулан энэ шал хэрэггүй амт гэдэг ч юм уу тэрнээс хойш агендаг тийм тохиол зөндөх гарч ирсэн. Тэгээд аюу сонирхолтой л бас юм анх удаа гараас тавьжсэн гэх юм уу та. Жижигхэн згсэн тий. Магистрийнхаа ажлыг ямар сэдвээр хийжсэн бэ? За магистр маань тэгээд тухайн тэр говьд ажиллаж байсан төсөл маань үргэлжлэж байгаад тэрүүгээрээ би шуунд өмнө би тэр оюутан багтаа бакалавр оюутан багтаа шуунд бас жоохон сонирхолтой болж ирсэн. Яаж гэхээр Ууган Баатар тэр хоёулаа тэр хөвсгөлийн нэг төсөлд хөвсгөл их том төсөл гэж хэлсэн тий. Хөвсгөл нуурын биологийн олон зүйлийн мөнгө цэвэрлэгийн дэсэлт гэдэг. Тийм ямар ч л ингээ урт нэртэй төсөл. Тэнд ажиллаж байхдаа ах эгч нар ч их гоё судалгаа хийн. Тэнд л ер нь ах бас нэлээд үдэнэсэн шүү. Ер нь судалгаа гэж яг юу юм? Ах би бакалаврт ороод би ер нь одоо ингээд биологч болоод юу болох нь тодорхойгүй. Би энэ яаж мөнгө олох юм? Би надад тухайд би яаж амьдрах юм бэ? Энэгээр энэ мэржлээр би яаж амьдрах юм бэ гэдэг асуулт надад их аюух байдаг гэсэн. Тэгээд анх тэр хөвсгөлийн төсөлд яваад би ийм хэд юм бэ шүү дээ. Судлаа гэж ийм байд юм байна гэдэг мэдээ нийлсэн. Тэгээд тэнд шуунд их дуртай болсон байхгүй юу? Яаж ч тэнцэж нэг шууны жижиг өхтэй амтны судалгаанд явдаг байсан шүү дээ. Ууланд гэсэн жижиг өхтний амтны судалгаанд явсан тэр маань сонирхолтой байсан. Тэрээс гадна тэнд жижиг шуу бас бариад жижиг шууг бас ингээд дээж мэж аваад ингээд хүмүүс судалдаг хүмүүс байсан. Тэгээд тэндээс хараад шуу чинь ямар гоё өнгөлөг юм бэ? Бид нар ингээд харангуй чинь зүгээр нэг боо шуу болжмор тэр дээгүр хөрөн шуу гэж бүргэд Ойныг тагтаа байна, хэрэг байна гэдэг өнгөөр нэг хитгэн үнд манай монголчууд ялангуяа шуунда маш шууд тодорхойлохтой. Гэтэл тэр шуунууд чинь дотроо ямар гоё үзэсгэлэнтэй, гоё өнгө зүрхтэй, ямар сонин зан төрхтэй шал өөр ертөнц байдгийн байна гэдгийг анх би мэдэж аваад тэгээд шуун жоохон дуртай болсон. Тэгээд би магистрийн ажиллаа тэр говийн шуудын олон янз байдлын талаар магистрийн ажил дипломын биччихсэн юм аа. За тэгээд дараагийн маань сэдв бол сэдв одоо юугаар эхлэх асуулт юугаар эхлэх чинь гэхээр энэ дээр чиний нэг хоёр хэвлүүлсэн өгүүлэлэг байна. Тэгэхдээ хоёулын дээр нь чи Монгол талаас 1-р автор харин нийтээр бол 2 болон 3-р автор дээр орчихсныг хоёр өгүүлэлэг байна. Нэгнийх нь болохоор 2010 хэд онд хэвлсэн юм те. Тэр нөгөө Wildlife Picture Index гэдэг одоо камер трафикийн аргаар Монголын биологийн төрөл зүйлийг тийм мониторинг хийх гэсэн нэртэй өгүүлэг байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр сонирхуулаад бас мэдэхгүй хүмүүс байж магадгүй тийм камер трафикийн арга зүй гэж яг ямар арга зүй гэдэг. Энэ юугаар онцлог юм бусад одоо уламжлалт арга зүйнээс тэгээд одоо энэ арга зүй ерөөхдөө дэлхийн нийтээр хэрэг одоо түгээмэл хэрэглэгддэг вэ гэдэг дээр хариулт өгөөч. За тэгээд би чи магистрат төгсөөд одоо ингээд өөрөө ингээд жижигхэн карьераа ингээд шашатаар ингээд үргэлжлүүлээд асуултнууд чи ингээд яриад байна шүү дээ. Тэгээд магистрат би чи 2008 онд төгссөн юм аа. Тэгээд магистрт тэр ажиллаж байгаа хугацаанд би ажиллаж исэн төсөл маань надад санал тавьж чи манай энэ байгууллагт үлдээч гэх. Тэр байгууллага нь одоо Step Forward Program гэсэн байгууллага байсан байхгүй юу? Байсан гэж одоо ч байгаа л да. Step Forward Program гэдэг байгууллага. Тэр ямар учиртай байгууллага юм бэ гэхлээр Лондон гэнтэн судлалын нийгэмлэг гэж байдаг шүү дээ, тийм ээ. Лондон гэнтэн судлалын нийгэмлэг манай их сургууль дээр 2000 оноос хойш энэ хөтөлбөрийг байгуулад тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд одоо Монголд энэ биологийн чиглэлээр залуучуудыг сургая. Тэгээд залуу шинэ үе болсон үчин бэлтгэе гэсэн зорилготойгоор их гоё ажлууд төслүүд тухайн үед маш шинэлэг юмнуудыг анх хийж гисэн байгаа байхгүй юу. Одоо жишээ нь зуны сургалтууд байна. Чи тэр хоёулаа бас явж исэн. Тэгээд
Өшөө гоё ажлууд хийжсэн л та тэр байгууллагт ажиллачаа гэдэг нас санал тавьсан. Тэгээд би тэр байгууллагта Step Forward програмда би нэлээд жил ажилласан төгсчүүд. Тэгээд тэнд ажиллаж хоорондоо бас нэг төсөл хэрэгжүүлж ирсэн энэ зэрлэг амтны зургийн индекс, англиар оруулсан бол Wildlife Picture Index гэдэг нэг төсөл хэрэгжүүлэх болсон. Энэ нь тухайн үед их шинэлэг байсан. Ерөнхийдөө камер traffic хүмүүс хэрэглэдэг байсан л да. Камер traffic-ийн ухаанд автомат камер тавиад одоо хүн өөрөө ингээд ажилт хийхээс 24 цаг ажилт хийж чадахгүй шүү дээ өдөр шөнөгүй. Яг хаа чадхал байх л да нэлээх энерги зарцуулна тийм үү. Тэгэхээр орон зүгээр камер ингээд хөдөлгөөн мэдэрдэг камер тавьчихсан бол тэгж их энерги хүн хөрөнгө хүч зарцуулахгүйгээр тэр камер чинь өөрөө урдуур нь явсан амтныг автоматар мэдрээл зургийг аваад байна. Тэндээс нь бид нэр одоо судалгааныхаа үр дүн гаргаж авдаг ч юм уу. Ийм камер trap арга зүй аль анханасаа байсан мэдхгүй хэзээ үүсэлтэй ер нь бол байж лсэн камер гарахтай л гэж байсан л арга зүй байх. Гэхдээ энэ төслийн тэр wildlife зургийн индексийн төслийн шинэлэг тал нь юу байсан бэ гэхээр энэ камер trap гэдэг арга зүйг ашиглаад энэ биологийн олон янз байдал гэж яриад байдаг шүү дээ. Biodiversity гэдэг. Biodiversity гэдэг юм хэмжээ. Энийг хэмжихийн тулд одоо энэ Wildlife Picture Index гэдэг зэрлэг амтны зургийн индекс гэдэг энэ арга зүйг ашиглаа. Нэг цаана томьёо байгаа л да. Одоо юу гэдгийг тухайн камерт одоо тэдэн хугацаанд тэдэн амтан тавигдсны тэдэн тийм амтан байсан. Эндээс нь үндэслээд биологийн олон янзын үүдийг үнэлдэг тийм арга зүй томьёо байгаа. Тэгээд энэ тийм концепц гарч ирсэн юм а Wildlife Picture Index гэдэг. Тэгээд энэ концепцийг туршиж үзэх газрын нэгэнд нь одоо Монгол байгаад тэгээд энэ Лондон Гэнтэн судын нийгэмлэгээ дамжуулаад энэ Step Forward програм хийгдсэн юм. Тэгэхээр маш сонирхолтой яг шинэлэг арга зүй шүү дээ. Тухайн үед бол ер нь дэлхийд бол айгүй шинэлэг арга зүй байсан. Тэгээд Wildlife Picture Index-ийн хүрээнд бид нар чинь мянган улсын байгалийн цогцлолт газар гэж байдаг Ховд аймагт. Өшөө хаан энтийн тусгай хамгаалалтай газар хонь гэж газар байдаг тийм ээ. Орон байлжийн байгалийн цогцлолт газар, Монгол дагуур, Нөмөргийн тахан цаас газар гэдэг 5 сайт дээр бид нэр 100 камер тавьж ирсэн шүү. 100 камер автомат камер ингэ системтэйгээр байрлуулад тэр чинь зүгээр очиод амтыг энд амтыг явах юм байна гэдэг ингээд камер хамаагүй тавьчих болохгүй л дээ. Манайхан одоо орчин үед жоохон тэгэх гээд байгаа. Тэр бол ихтэй судалгааны зорилгоос хамаарна та юм дээ. Тэгээд бид нэр бол яг системтэйгээр ингэж байрлуулаад системтэй судалгаа хийжсэн. Тэгээд дата мадага ч гэсэн системтэйгээр боловсруулж ирсэн. Тэгээд тэрний үр дүн тэр наад чинь яриад байгаа сая ярьсан өгүүлэл чинь нэг юуны proceeding chapter болоод орсон байгаа хаа. Тийм байсан. Тэгээд тэр өгүүлгийг уншиж явах тэр нийт 26800 cat trap nights-аар 416,000 зураг гэж зураг авсан байна гэж байгаа. Тэгэхээр энэ чинь 2009-с 11 оны судалгаа байсан гэхлээр чинь бол тэр олон зургийг яадгийг бүгдийг нэг үрчлэн гэдэг яг үздэг юм уу та яадгийг. Тухайн үед бид нар чинь залууч байсан, жоохон ч байсан тэгээд шинж байсан. Тухайн үед камер trap wildlife picture index энэ маань шинж байсан, арга зүй маань өөрөө шинж байсан. Тэгээд тухайн үед бол бид нэр залуучууд бүр дээр нэг үрчлэн зураг ингэж тэр зургуудыг чинь нэг бүрчлэн ялгаж одоо зургийн дээр байгаа амьтны чинь ялгаж ингэж хүсдэгтэнд Excel sheet-энд оруулаад ингэж биччихсэн. Одоо орчин үед бол бүх юм шал өөр болсон. Энэ арга зүй чинь бүр хөгжөөд одоо бүр хэмэл оюухан гэж яриад байгаа шүү дээ. Machine learning алгоритм ашиглаад нөгөө амьтдыг чинь тодорхойлоод тоогийн тоолоод автоматар биднэрт мэдээлэл өгдөг болчихсон. Тэгтлээ одоо хөгжсөн байгаа энэ арга зүй маань. Тэгэхээр одоо тэр арга зүйнүүд би сая өнгөрсөн зуныг энтхийн нэг голфын курс дээр нэг камер трапинг арга зүйг анх удаа ашиглаж үзсэн. Тэгэхээр зөөхөдөн камераар. Тэгэхээр тэр шөнийн авсан зураг жоохон бүрзгэрдүү хар цагаан гарчихлаа. Тийм зургийг ч гэсэн одоо сүүлийн үед тэр одоо янз бүрийн алгоритм ашиглаад одоо төрөл зүйлийг одоо ялгадаг болж байна гэсэн үг тийм. Тийм шүү дээ. Тэр шөнийн байна уу, өдрийн байна уу? Тэр бол хамаагүй тэр машин learning гэдэг өөрөө концепт чинь маш том концепт. Тэгээд одоо хүн болгон уцаараа зураг авдаг болчихсон. Тэр мэдээллийн сай, тэр харьцуулт хийх зургууд нь маш их болчихсон учраас одоо бол нэг наривчлал 90%, 90-с дээш миний дөр хамгийн багадаа 90% наривчлалтай бол ялгана гэж. Cornell Lab дээр байгаа шууны зураг оруулаад зүйлийн тодорхойлдог ч юм бол бас нэлээд гайгүй юм билээ шүү дээ. Оруулаад одоо зөндөө олон аппууд байгаа шүү дээ. Одоо би чам дээр хэлжсэн дээр iNaturalist гэдэг апп байна. Одоо манай монголчууд мэдчихэж байгаа байх. Тэрээс гадна одоо ингээл шавж тодорхойлдог, цэцэг тодорхойлдог, амтан тодорхойлдог. Ерөөсөө тийм аппууд маш их хөгжсөн шүү дээ. 100% тас энэ зүйл гэж өгөхгүйгээр ойролцоо бүгдийн нэг төрлийн төвшөнд санал болгоод өгчт юм билээ шүү дээ. Ерөөсөө. Тэгэхээр бол баг
Ер нь бол тэгээд өөрийнхөө дараа нь тэрийг нэгтэлж хараад байна. Тодорхойлоход бол их амар болсон байлээ. Одоо Merlin нэгэ шууны ап байна тий. Тэгээд яг түрүүний дээр зэрлэг амтны зургийн индекс гэдэг юм жоохон дутуугачлал болоо л доо. Зэрлэг амтны зургийн индекс гэдэг тэр концепц нь өөрөө олон санаа их гоё юм байна. Яг тэгэхээр одоо ингээд байгаль хамгаалах хамгийн шилдэг арга гэж одоо магадгүй зарим хүмүүс тусгай хамгаалалтай газар гэж байгуулах гэж бодох байх л да. Манай монголч нь бас айгүй амбицтай юу тийм шүү дээ. Зорилттой байгаа шүү дээ. Байгаль хамгааллын чиглэлээр нийт улсынхаа нутаг дэвсгэрийн 30%-ийг нь тусгай хамгаалалт авна гэсэн зорилттой олон улсад тийм амлалт өгчүүд явж байгаа. Тэгээд одоо 20 хэд билүү бас болцоод тийм цаасан дээр бол хамгаалагдчихад байгаа. Яг цаасан дээр хамгаалагдахын давуу тал нь тэр ямар нэгэн олборлолт эсвэл хөгжлийн үйл ажиллагаа явагдахгүй байх л да. Тэр нь бол ууштай. Гэтэл бас тэрнээс наагур зөндөө бас одоо юу гэдэг нь хамгаалтанд жоохон дутагдaltaй, өцөдөлттэй юм зөндөө байгаа л да. Тэгээд үнэхээр тэр тусгай хамгаалалтаа газар тэр хамгаалах гэж байгаа экосистем, амтан биологи олон зүйлийг хамгаалж ийн үгүй юу? Тэрийг хэмжих хэмжүүр нь магадгүй энэ wildlife picture index байж болох юм а гэсэн концепт байгаа байхгүй. Хэрвээ нэг анги арга зүгээр ингээд санаагаар болдог бол олон тусгай хамгаалалтаа газрууд ингээд нэг арга зүгээр, нэг системээр, нэг камер олон одоо нэг төрлийн арга зүгээр ингээд олон зайлаа хэмжээд одоо ингэж тэр амтан маань зөөрчлөө, энэ амтан маань зөөрчлөө гэд хүн явуулж ингэж арга одоо дурамдаж бүртгэдэг шүү дээ одоо бол тэрнээс илүү камер ингээд системтэйгээр тэрийг яг системтэйгээр хэрэгжүүлж чадах юм бол атсар их хүн хүч, хөдөлмөр, мөнгө бүх юмыг хэмнэж болохоор болчиход байгаа байхгүй юу? Энэ бол маш гоё концепц. Энийг бас өргөжлүүлэх гэсэн гэж би бас их боддөг юм байна. Тэр камер трафикээс судалгаа хийж байхад юу яадаг юм? Чанаг судалгааны өгүүлбэр дээр бол 40 камер ашигласан байсан шүү дээ. Тэгэхээр камерууд яг хоёр нь алдагдах, халга болох тийм эрсдэл хэрэг байдгийг. Тийм, ер нь биднээс сайт болгонд олон улсад одоо сэргийлэх арга зүй байдаг юм уу? Зарим хүмүүс зүгээр авъя гэж одоо хулгайлчаа гэж бодохгүйгээр ингээд сонирхоод зүгээр ингээд сонирхоод аваа явчихыг үсэхгүй хүүхдүүд ч юм уу тий. Харин тийм ээ. Тэгээ сайтаас хамаардаг байхгүй юу? Бид нар ч ингээд 5 газар тавьсан байх чинь зарим газар бол айгүй их аав. Хүн ихтэй газар ялангуяа сум омод ойрхон газар бол хүмүүс их аав. Зарим газар бол харцангуй гайгүй. Газраас бас болж байгаа. Тэгээ дээрэс нь тэр хүмүүсийн ойлголтоос их болж байгаа. Хүмүүст маш зөв ойлголт өгөхгүй болохгүй. Хүмүүст маш зөв ойлголт, маш эргээр зөв ойлгуулж нутгийн ард гэдэг хэлэхгүй бол нөгөөдөл чинь хүмүүст энэ та нар хэрэггүй шүү гэдгийг нэг ойлгох хэрэгтэй. Одоо нэг сайтад нэрийн хэлээд яг нэг сайтад маань бид нар камер тавьсан чинь ганц нэг камер ихлэ алгуулсан чинь нөгөө нэг тусгай хамгаалалтын газрын маань нөхдүүд маань хамтдаа хэлж байгаа нөхдүүд маань авч ард гэдэгт ойлгуулахдаа та нар хулгай хаан хийж болохгүй шүү. Өөрсдөө бас ашигтай байх гэдэг шүү дээ. Хулгай хаан хийж болохгүй шүү. Энэ наад камер чинь хулгай хаан автоматтаар хянжээд юм а. Чи тэр уулны ороод дээр хулгай буудаж байгаа бол тэр камер чинь хол байсан ч хамаагүй чамайг бичиж байгаа гэдэг ойлгуулсан. Тэгээд буруу мессеж өгчөнгөө чинь нутгийн ард гэж чинь нөгөө камерууд чинь энийг л хурдан авахгүй болохгүй мэн гэдэг аль болох унгаахыг зүтгэхийг л бодно шүү дээ. Их мэтчлэн хүмүүст маш зөв ойлгуулж хийж байгаа ажлаа маш зөв ойлгуулахгүй бол ингээд Монголд ялангуяа камерууд алдах эрсдэл маш өндөр. Бид нэлээд их алдсан зарим сайтууд байна. Тэгээд энэ судалгаагаар энэ 26 мянган одоо камера track nights тавьсан байж тээ камер өдөрлөх юм уу та тийм ээ. Энийг хідэн зүйлийн одоо хөхтэй амтан ч юм уу те хэдэн зүйлийн одоо амтан одоо илрүүлсэн бай. За яг тийм нарийн өгсөн одоо яг санахгүй байна. Тэр ч одоо 10 жилийн өмнө бичсэн хийсэн ажил тэгээд өгүүлдэн тодорхой байгаа хаа. Өгшин яг надад ч одоо яг хэдэн амтан байсан, тэнтэй амтан байсан гэж яг нарийн мөсөн тоогноос санахгүй байна тий. За. Тэгээд сонирхолтой амтан бол тэнд бол орсон. Анх удаа тэнд тийм амтан байдаг байсан юм уу гэд нутгийн ард иргэдэн тэр байгаль хамгаалагч нь хүртэл самалтай газар хүртэл гайхаар тийм сонин амтан байдаг гэдгийг бид нар анх бас зэрэг гаргаж ирсэн. Тэгээ бидний хийжсэн тэр хийсэн ажлын гол үр дүн юу вэ гэд хүмүүс асуух юм бол би нэг юм маш зөрчилдөөр хэлж чадна. Тэр нь юу гэхээр Мянган улс тэгээд байгалийн сүлт газар байсан. Тэр байгалийн сүлт газрын орчны бүс нь илүү их биологийн зүйн өндөр байгаад байдаг. Дотроосоо самалтай газар дотроосоо. Тийм учраас энэ хэлийн өөрчлөлтийг хийя гэдэг санал тавигдаад тэгээд Мянган улсын байгалийн сүлт газрын хэл тухайд өөрчлөгдөжсэн зарагдаж байна тий. За чиний хоёр дахь нэг өгүүлбэр дээр болохоор шууд цахилгааны
цахилгаан дамжуулах шугамд одоо цахилгаан цохиулахтай холбоотой тийм өгүүлэг байсан тийм ээ. Тэгээ энэ өгүүлэгнийхээ зорилгын талаар яач энэ өгүүлэг нь ямар зорилготой хийгдсэн яг ямар юуг хамарсан ямар арга зүй ашигласан ямар үр дүн гарсан талаар хуваалцаач. За наад өгүүлэл чинь ерөнхийдөө би нэг Step Forward програмаас гараад зэрлэг амтны судлах хамгаалах төгөөд Монголын төрийн бас байгууллага байдаг. Тэнд орж ажиллаад тэгээд тэнд бас нэлээд туршлага хөрөнгөлүүлэх явцдаа оролцсон төслүүдийн маань нэг байгаамаа судалгааны ажлуудын маань нэг байгаа. Тэгээд Raptor Electrocution гэдэг чинь өөрөө их том сэдв, том асуудал болчиход байгаа. Дэлхийд даяар ганц Монголд ч биш. Одоо ингэ улс орон хөгжихийн хэрээр эрчим хүч цахилгаан хэрэг болно. Тэгээд цахилгааны чинь түгээн шүү дээ, тийм ээ. Өндөр шонгийн модоор цахилгаан дамжуулах шонгийн модуудаар түгээн цахилгаан түгээн. Тэр нөгөө нэг түгэж байгаа арга маань өөрөө байгаль орчинд хэр төлөөтэй байна вэ, үгүй байна уу гэдэг дээр улс өөрийн арга хэмжээг авсан байдаг. Тэгээд манай Монгол улс маань тохон ерөнхийдөө тэр талыг нь бодолцолгүйгээр жоохон байгаль сөрөг нөлөөтэй, жоохон ч яг нэлээд сөрөг нөлөөтэй технологиг ашигласныг нь бид нар одоо харуулж байгаа ямар байгаль ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа, ялангуяа шууд ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа юм бэ гэдгийг л гаргаж ирсэн, судалж гаргаж ирсэн өгүүлэл байгаа юм л да. Тэгээ энэ бол өөрөө маш том сэдв, ярих юм маш их байгаа. Нэг үсэн дэлгэрэнгүй ярьж болж юм. Энд бол нэлээд их цаг орно. Би өөртөө бадаад хэлэх. Товчл яриа. Тэгээд товч ярихад энэ өгүүлэг дээр бол юу гэсэн шүү дээ. Жижиг мэрэгч амтны одоо нүх тийм ээ. За үлий гэх юм уу тийм. Тэгээ мөн тухайн одоо цахилгаан цохиулах байдлыг бууруулах арга хэмжээтэйгээр шууд хэрхэн цахилгаан цохиулж байгаа нь яаж өөрчлөх гэж гэсэн утгатай байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь хэрэг цохиулдгийн ер нь одоо жишээлбэл хэмжүүл яаж хэмжих юм одоо жишээлбэл тэдэн километр тутамд өдөр тэдэн шууд бид нар хэмтсэн байгаа. Наад өгүүл дээр чинь бас хэмтсэн байгаа л да. Тэгээд бид нар янз бүрийн туршилт тус хийсэн. Одоо энэ шоу ингээд өгөхөд байна. Өгөхийг яаж бойлуулах вэ? Гэхдээ эхлээд бид нар хэрэг хэмжээтэй өгөхөд байна гэж тодорхойлох хэрэгтэй байсан юм л да. Тэгээд ерөөдөө бид нар яг шоу яг ид зохиолдог хугацаанд намар бид нар хэд хэдэн 5 6 баг болоод Монгол орны бүх тэр шинээр тавигдсан түгээх цахилгаан түгээх шуумуудын дагуу бид нөр өөрөөсөө машинтай багаар хуваагдаж аваад өгсөн шуудыг бүртгээд хэр утасныг нь тооцоолоод ямар шуу өгсөн байна гэдгийг тооцоолоод дэрийн тойрных нь байгаль орчны бичиглэлийг хийгээд тэгээд ингээд үзэхэд тэгээд бидний тооцоололоор ерөөдөө жил 4000 орчим эдлэг шонхор өгч байгаа байхгүй юу? Эдлэг шонхор. Тэрнээс гадна эдлэг шонхороос гадна төдийн хэмжээний сар, шилийн сар, эгэл сар, өшөө хээрийн бүргэд цармын бүргэд гээд малчин шууд ер нь биеийн хэмжээгээр томоохон тэгээд нөгөө нэг энэ чинь бас өөрсдийнх нь тэр тухайн шуугийнхын зам төрхтэй холбоотой байгаа байхгүй ягаад төхөд байна гэдэг чинь тэр малчин шууд чи өөрөө нэг хэсэг одоо perch гэж ярьдаг шүү дээ perch site өмнө дээр өндөрлөг газар сууж эргэн тойрноо скан хийж ингэж хаана иж тэжээл байна гэж харж ингэж харах тийм зам төрхтэй шүү дээ тийм өндөрлөг газар Монголд хомс ялангуяа хээр талд мод байхгүй хад байхгүй тийм газар зөндөө тийм газар шонгийн мод тавьдаг гэхээр нөгөө шонгийн мод чинь аюу гоё purchase site бодоод өгч байгаа байхгүй. Тэн дээр нөгөө том хэмжээтэй малчин шууч ирээ суухтаа нөгөө газардлага гэж яриад байдгийг хөндлөвч төмөр байдаг. Тэр traverse гэж бас нэршлээ хэлээ traverse гэдэг. Тэр газардлагатай юун дээр нь хөндлөвч төмөр дээр сууганга хажуудлын тогтоо уцанд ингээд төрчихлээр тогн цөлж байгаа байхгүй юу. Биеийнх нь аль нэг хэсэг одоо жишээ суухтаа ч юм уу бас хэсэгтээ сууж байгаа босохдоо хөлн газардлагатай юм дээр хүрсэн байж идэг. Гэтэл даалгавч нь хажуудлын тогтоо юм зэр хүрчихлээр чинь тэгээд контакт үсээд нөгөө тэр газараа тэр нөгөө шуучин тэр тэнцээ дэсэлтогдоод бүр газар тэгээд хүчж байгаа юм л да. Тэгээд ерөнхийдөө бидний судалгаар жилд 4000 орчим эдлэг шонхор гэж хайран байгаа байхгүй юу. Бид нар чинь араб руу өгөхгүй гэж буу харамлал зургт мэдээгээр юу л нэг арабууд шонхрын маань аваа явчлаа энэ зараа дуусчлаа гэж яриад байдаг. Гэтэл тэрнээс чинь хэд дахин их хэмжээгээрээ тогт зүгүүлээд өгч идэг гэдгийг хүмүүс ойлгодоггүй байхгүй юу. Тэгээд тэрийг бид нэр Монгол улсын хэмжээнд судалсан бас яг ямар арга зүйн энийг аврах боломжтой, хамгаалах боломжтой гэдгийг туршихын тулд бид нэр хэд хэдэн аргуудыг одоо дэлхийн нийтээр хэрэгэлдэг, өргөн хэрэгэлдэг хамгаалах аргуудыг турших зорилгоор энэ Мөнх хаан уул баян гэдэг сум байдаг шүү дээ, тий? Сүхбаатар аймгийн тэнд 54 км тийм түгээх бас нэг аюултай шугам байдаг. Тэн дээр бид нэр янз бүрийн аргуудыг ингээд туршуулж тавиад тэгээд контрол бас зоонтой
зарим газар нь хамгаалалт тавихгүйгээр ингээд хэд хэдэн систематик арга зүгээр бид ингээд тушаад айл арга зүйн илүү юу вэ гэдэг ингээд 2 жилийн хугацаанд мониторинг хийжсэн. Тэгээд тэрүүгээр бид бас нэг сонирхолтой үр дүнгууд гаргасан. Айл үйлрэлд нь илүү шууд тогон зөвхүүлж өгөх юм байна. Ямар шууд их тогон зөвхүүлж өгөх юм байна гэдэг ч юм уу те. Айл арга зүйн илүү хамгаалах, хэдэн хувиар хамгаалах, үйл орлыг бууруулах боломжтой юм байна гэдгийг бас гаргаж ирсэн байгаа. Тэгээд энэ жишээлбэл манайх чинь бол манай тухайн биний ажиллаж байсан зэрлэг амтны судлах хамгаалах төвийнх нь нэлээд олон өгүүл гаргасан да шинжлэх ухааны нэлээд олон өгүүл гаргасан. Одоо тэгээд зэрлэг амтны судлах хамгаалах төвийнхэн бас өөрсдөө энэ ажил дээр бас үргэлжлүүлээд ажиллаж байгаа. Тэр 56 км шон дээр ямар арга зүй хэрэглүүл ерөөхдөө одоо шууг одоо хамгийн боломжит хэмжээнд хамгаалахаар байсан бэ? Манай Монголд хэрэгжүүлжсэн хуучин хэрэгжүүлжсэн арга хэмжээ нэг үл за манай хөдөөний хүмүүс мэдж байгаа бах. Ерөнхийдөө юм толтой эргэлдэг сэс байдгийг. Төмөр дээр ингээд толтой эргэлдэг сэс нөгөө толтой сэс нь ингээд эргэлдэнгүүт шууд тэндээ чинь суухгүй хаанда гэлзунгууд нь үргээд цэцдэг юм уу. Deterrent гэдэг байх англиар. Тийм юм ихээр ашигладаг байсан. Тэгээд бид нэр тэрийг 10 гаруй шун дээр суулгаад бас өшөө юм бүрээс сунцар бүрээс бас нэг 10 гаруй шун дээр суулгаад бас ингээд шууд суух зайг нь хязгаарлагч бас 10 гаруй шун дээр суулгаад хэд хэдэн аргуудаар бид ингээд тушаад үзчихсэн чинь маш энгийн ерөөдөө тэр шууд суулгах зайг нь багасгах нэг спайн буюу нэг зүүр шиг юмуд байсан тийм ээ. Тийм. Тэрийг л маш зөв байрлуулах юм бол шууд 2 3 4 хүртэл суулгасан байсан тийм. Дөрвөн тийм спайк дөрвөн тийм хадаасыг зөв байрлуулсан тохиолдолд эсвэл тэр нэг пин инсулятор гэдэг байгаа маа тэр нэг шаазан тусгаарлагч гэж нэрлэх юм уу та. Тэр пин инсуляторыг нь доошоо харуулах байж болж байна. Эсвэл тэр изолятор дээр нэмээд дахиад нэг юм изолятор тавьчих юм бол нэмэлт изолятор тавьчих юм бол тэр аюултай тогтой фаз руу даалгавч нь хүрэхгүй ч юм уу байх боломжтой юм байна гэдгийг бид нэр харж ирсэн. Тэгээд тэрний нарийн талын судалгааных нь үр дүн байгаа ах уу тэрийг уушаад сонирхоод үзэж бас болно тийм эссэн. Тэгээд энэ ялангуяа зарим хөгжингүй орнуудын хотуудад бол энэ одоо шугам сүлжээн дээр суулгахгүй байхын тулд нэг юм арзаас нь олон тийм зүү шиг юмнуудыг ингээд суулгачих юм байлээ. Ерөөдөө шуу бараг очоод өөрөө сууж чадхааргүй. Тийм бас арга зүйс. Тэрнтэй тэр их спайк нь бол төстэй арга зүй юм байна шүү дээ. Тийм ч бас ингээд хараад байгаа. Энэ Австралид болохоор энэ ерөөдөө сабурбууд нь бол ихэвчлэн модон шонтой хэвээр байгаа. Модон шон чи өөрөө их байгаль л дээ байхгүй. Энэ чинь яг л модон шон чинь өөрөө цог дамжуулахгүй. Юу газартлаг байдаг гэсэн сайн мэдгүй. Ямар ч байсан хөндлөвч нь модон болохоор тэр чинь тог газарлагтай холбогдоогүй болохоор аюулгүй байгаа. Тэгээ Монгол ч гэсэн модон шонтой байхад бол тэгж их өгчээсэн тухай мэдээлэл байхгүй. Яг 2006 оноос хойш энэ бетонын тулгуур байгаа байхгүй. Одоо шинжлэх гээд мод ч бас ингээд элегдэл ихтэй учраас манайхан чинь нөгөө шууд бетонын тулгуур дээр шинжилсэн байхгүй. Шинжилэлт явагдаад 2006 онд. Тухайн үедээ эдийн засгийн маш хям зардлаар одоо ингээд эрчим хүч сумуудыг ингээд тогтоо болголоо гэж айгүй их том ажил хийж байгаа юм л та тийм том ажил та. Энийхээ нийгэмд бол том ажил. Гэтэл тэр нь ингээд байгаль орчиндөө асар их хор уршигтай байна гэдгийг анзаараагүй байгаад. Эсвэл анзаарсан болоод тэрийг яагаагүй юм уу тэргүй сайн мэдэхгүй. Гэхдээ тэр бетон тулгуур бол ямар ч байсан аюултай байгаад байгаа. Тэрийг одоо аюулгүй болох талаар одоо төсөл юмуд ажлууд хэрэгжиж байгаа баха. За одоо хоёр өгүүлгэн дээр нь чинь л тийм л авлахаар авалж байна. За тэгэхээр дараагийн асуулт маань болохоор энэ 2011 онд тийм Cardiff-ийн их сургуульд энэ эдлэг шонхрын ДНХ-гийн анализ гэдэг нэг интерншип хийсэн. Энийхээ талаар энд ямар зорилгоор очсон бэ? Тэгээ юу сурсан бэ? Энэ талаар хаваалцаач. 2014 онд 14 он байсан. Тийм 14 хаа. Тэгээд тэр зэрлэг амтны судлах хамгаалах төвд би бас ажиллаж байхдаа би тухайн үед тэр эдлэг шонхрын төслийг нь удирддаг байсан юм аа. Тэгээд эдлэг шонхрын төслийг нь удирдах байхад надад тийм Cardiff сургууль руу очиж бас ажиллаж интерншип хийх боломж олдсон. Тэгээд би тэнд очиж тэр бид нэр бас хэмэл байгуулсан байхгүй Монголд эдлэг шонхрын хэмэл өөр. Тэр эдлэг шонхрын хэмэл өөрөнд чинь айгүй үр дүнтэй айгүй сайн төсөл хэрэгжсэн байхгүй юу. 5000 хэмэл өөр Монголын хэр талд байгуулад. Тэгээд тэр хэмэл өөрөнд үүрлж байгаа шууд бид мониторинг 6 жил хийсэн. Тэгээд энэ хүмүүс баг мэдчихэж байгаа хаа. Тэгээд энэ төслийн хүрээнд
бид нар чинь жил болгон үйлчлэлийн үе, шуудын үйлчлэлийн үеэр мониторинг хийгээд хэдэн өндөр гаргаж, хэдэн анхаахаа бодож, хэдэн анхаахаа нисв, үхэл хоригдол нь ямар байна гэдэг ч юм уу тий. Тэгээд тэндээс бид нэр дээж авна, өдний дээж авна, цусны дээж авна. Тэгээд тэрнийг бусад лабораториуд руу явж анализ хийлгдэг байсан. Тэгээд тухайн үед надад кардиолог очиж тэр өдний дээжин дээр нь анализ хийх боломж олдож ирсэн. Тэгээд тэнд яг хөө зүгээр өдний дээжүүд дээрээ би өдний дээжүүдээс ДНХ ялгаж аваад тэгээд ДНХ-гээ PCR-аар ДНХ-г ялгаж аваад тэгээд ДНХ дээрээс үгүй ДНХ ялгаж аваад тэгээд тэн дээрээ PCR хийгээд тэр бодлогын тухайн бодлого итгэж шунхрын генотипийг тодорхойлж ирсэн байна. Тэгээд тухайн бодлогыг бид нэр генотипийг тодорхойлчих юм бол дараа жил дахиад нөгөө шууд ирээд үүрэж гин үгүй юу гэдэг юм дахиад нөгөө өднийхөө дээжээс бид нэр мэдэх боломжтой болчих واخ. Өөрөөр хэлэх юм бол тэр ID маягийн үдэн үлдээд байхад шууг нь харж амжихгүй байж болно шүү дээ. Бид тэр олон өөрийг нэг үржлэн ажиллаж чаддаг. Харсан ч гэсэн бид нэр харсан ч гэсэн тэр шуу өмнөх жилийн шуу мөн үү биш үү гэдэг бид нэр шууд хараад за яг experience туршлагатай хүн бол харна чадна. Туршлагагүй тэр явж байгаа бол шуу байна уу яг нэг ядаж чадахгүй шүү дээ. Ялгах чадахгүй. Тэгэхээр нөр гуйцсан өднүүд байгаа байхгүй. Гуйцсан шууд жил болгон гуйждаг шүү дээ тийм ээ. Гуйцсан өдний гадраас түгээл тэр чинь ууданд цаас ууданд тэгээд авчин. Тэгээд өднөөс нь бид нэр тодорхойлох боломжтой болж байгаа байхгүй. Тэр бас их сонирхолтой ажил байсан тийм байна. За ингээд одоо хоёулаа докторч ажил руу оръё. Би нэг сандгийн хоёулаа step forward програм цуг ажилладаг байхад ер нь их сургууль байхад ч гэсэн болон гадагшаа яв сурах юмсан аюух ярьдаг байсан тийм ээ. Тэгээд ярьдаг байсан. Тэгээд явсаар хагаад тэгээ ямар ч гэсэн ингээд олон жилийн дараа ч гэх юм уу ямар ч гэсэн хоёулаа ингээд гадаадад ингээд сурж байна тий. Тэгээ би ч эндээ их excited байдаг, баяртай байдаг. За чи тэгээд анхын сургуульдаа ирээд анхны сэтгэл юу байсан бэ? Танай сургууль чинь Дикний их сургууль гэж нэрлэж байна тий. Тэгээ анхны сэтгэл болон тэгээ сургуулийнхаа талаар яриач. Ямар сургуулийн? Дикн анхны сэтгэл гинэ за анхны сэтгэл ч одоо ямар байсан бэ? Би ч 2018 оны хавар ирж ирсэн юм аа. Дикний сургуульд. Анхны сэтгэл мэдээж гоё л байсан. Тэгээд яг л миний төсөөлж ирсэн шиг манай кампусыг хөдөөдөө газар Geelong гэдэг жижиг хотод Мельбурний дагуулт 250,000 хүнтэй. Тэгээд яг энэ One Ponds campus гэдэг энэ Geelongд. Тэгээд энэ кампус маань ихэд том 3 кампустай манай сургууль. Тэгээд тэний нэг томоохон кампус нь хөдөө байдаг кампус. Тэгээд яг л миний өрөөдөжсэн төсөөлж ирсэн шиг гоё ногоон орчинтай их гоё. Тэг өндөр байшин байхгүй. Зүгээр энгийн мамхан. Тэгсэн мөртлөө кампус нь орчин их гоё байгальтай. Тэгээд шууд ихтэй, модтой, устай, амрах газартай, номын сантай. Тэгээд ер нь бол Geelong Waterfront гэдэг кампустай манай кампус нийт оюутны тоог мэдэхгүй байна. Гэхдээ олон оюутан байдаг. Тэгээд их гоё орчинтай. Тэгээд орчноор нь би их гоё багтдаг. Тэгээд сэтгэл мэдээ сайхан байдаг. Мэдээж энэ чинь бол газраас ирсэн Австрал гэлтэхгүй ер нь газраас ирсэн залуучууд их байдаг. Судлаач нар их байдаг. Постдок, доктор оюутнууд, магистр оюутнууд, бакалаврууд маш их байдаг. Тэгээд энэ чинь аюу олон ургалц үзэлтэй. Тэгээд ер нь Монголд би нэг голын жарахаар төсөөлөх юм бол тухайн голдоо бас гайгүй том жарахад ордог байсан бол энэ ч ихээр голын жарахаа чинь далайн жарахаа болцдог юм байна. Тэгээд ерхэд иргэн тойронд яг ийм айгуу тийм хөгжин дэмжих тэгээд юм сурах, юм судлах нэх тань мэдих сонирхолтой юм залуучуудаар хүрээл идээд ирэхлээр өөр хүссэн үсээгүй тэгээд голд нь ороод тэгээд тэд нарын нэг болоод явцдаг юм байна. Тэгээд мэдээ сэтгэл бол сайхан байгаа. Тийм. Би Монголд байхад гадаадд сурахыг их сонирхож зэлдэг ш. Нөгөө академик орчныг нь ямар нэгээс мэдэхгүй юм чи. Тэгээ нөгөө кино үзэхлээр ингээд нэг оюутнууд ингээд нэг сургуулийнхаа гадна нэг зөвлөг мүлгэн дээр мод зод налаас урчихсан.
тэрнгээр амар төсөөлөгддөг ус. Яагаад ч нэг Яг тийм шүү дээ. Яг бараг л сургуульд очиод яг тэр нэг моментиг л хийх юмсан байх. тэр чинь хүн болон өсдөг баха. Ер нь тэр чинь кинонд бидний майндсет угаасаа яг сууц юм шиг байдаг юм. Би бас яг л тийм бодолтой байсан. Яг тийм л байгаа юм чи. Яг л тийм байгаа юм чи. Ерөөсөө л яг тийм. Зүлгэн дээр би бүр хайрлаа. Зэн зүлгэн дээр гიშиж болох юм уу гэдэг супервайзер асуусан болно шүү дээ. Тэгээ эргээд би эхнэртэйгээ анх ирээд энэ гадуур байгаа зүлгэнүүд дээр хамаагүй гიშиж болохгүй байх гэж боддог байсан чинь болно санаа зовлдог. Энэ зүлгэн ч өөрөө сорт нь өөрөө их бүх бат зүлэг байлээ л дээ. Ингээд үнслэг иштэй тэгээд ингээд бивэнээс салаад ингээд зургадаг тийм зүлэг байлээ. Тэгээд яг ч өөр хүмүүс машинтайгаа гарал зогсчихсон. Монголын зүлгэн дээр бол тийхгүй шүү дээ. Монголын үнслэг ишгүй зүлгэн хийх нь уулалж юу байгаа чинь тий. Тийм байна тий. Тэр зүлгэн дээр гівтэл мэвтэж өдөр мөдрийн хаалмал гэдсэн. Тийм шүү дээ. Тий. За одоо хоёулаа докторч ажлын сэдв рүү оръё. Ер нь докторийн ажлын сэдвийн талаар яаж ямар сэдвээр одоо хийж байгаа анх ирсээс хойш сэдв чи өөрчлөгдсөн үү? Тэгээд судалгааныхаа ажлын зорилго. За анх би чинь доктор ажлыг хийн гэж ирэхдээ ерөнхийдөө шууны би ч өөрөө шуугаар голдсон ажилтг байгууллагатай ажиллажсэн учраас шууны нүүдлийн экологийн чиглэлээр ерөнхийдөө судалгаа хийнэ. Нүүдлийн болон үйлчлэлийн экологийн чиглэлээр ялангуяа би тогрооны төслөөс ажиллаж байсан юм аа Монголд. Ялангуяа цэн тогроон дээр судалгаа хийжсэн. Тэгээд цэн тогрооны нүүдлийн хөгжил надад бай мэдүүл мэдээ надад байсан. Дата байсан. Үйлчлэлийн дата бас байсан. Би 100 болон хавар болгон цэн тогрооны үйлчлэлийн мониторинг багийнхантай хамтарч хийдэг байсан. Тэгээд тэр мэдээлэлээ ашиглаад ямар ч байсан нүүдлийн шуудын үйлчлэлийн болон нүүдлийн экологийн чиглэлээр юм хийнэ. Яг юу хийх вэ гэдэг угаасаа л ерөнхийдөө шинжлэх ухаан гэдэг чинь тодорхой анхнаасаа тодорхой байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол чинь сайенс шинжлэх ухаан биш болчих шүү дээ. Тодорхойгүй юмыг л тодорхой болгоно шүү дээ. Тэгээд ярих хэрэгцсэн тэгээд анх судалж байгаад юу судлагдсан байна, юу судлагдаагүй байна гэж харж үзэж байгаа. Ерөнхийдөө маш их миний анх төсөөлж исэн сэдв маань ерөнхийдөө жоохон өөрчлөгдсөн. Тэгээд их юм уншаад ирэнгүүт чинь ингээд юм чинь улам нарийсаад ингээд явчихсан юм байлээ. Их олон өгүүл, олон судалгааны ажлуудыг уншаад ирэхлээр тэгээд одоогоор миний судалгааны ажил ерөнхийдөө юун дээр чиглэж байгаа гэхээр энэ уур амьсгалын өөрчлөлт нүүдлийн шуудад ер нь ямар нөлөө үзүүлж ийн вэ гэдэг талаар л ерөнхийдөө ийм өргөн сэдвийг барьж аваад эндэл түшиглээд хэд хэдэн чаптер дээр ажиллаж байгаа. Тэгээд чаптер тусвараар нь яриад яг эхний чаптерт нь ямар ч байсан тэр цэн тогрооныхаа үйлчлэлийн төлөв байдлыг нь уур амьсгалын өөрчлөлттэй холбож судалж байгаа. Хоёр дахь бүлэг дээрээ бид болохоор өг тогроо гэж байдаг. Өг тогрооны нүүдлийн экологийг бас судалж байгаа. Гурав дахь бүлэг дээр нь эргэн шууд shorebirds гэж ярьдаг. Эргэн шуудын нүүдлийн экологийг уур амьсгалын хүчин зүйлүүдтэй холбож судалж байгаа. За тэгээд сүүлийн бүлэг дээр нь бас ерөөдөө бүгдийг базаад энэ уур амьсгалын өөрчлөлт гэж яриад байгаа үзэгдэл маань шуудад маань ямар сөрөг нөлөө үзүүлж байна гэдгийг бас судлахаар зорж байгаа. Одоохондоо явуулсан дараа сүүлийн 2 бүлэг рүү ороогүй байгаа. Тэгээд юм хийгээл явж байна. Тэр өг тогрооны нүүдэлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж байгаа гэдэг дээр ямар урьдчилсан байдлаар ямар хурд өнгөд гарах вэ? Одоо жишээ нь өдөр нүүдлийнх нь ерөнхий цар хүрээн багасах юм уу? Эсвэл бол нүүдлийнх нь одоо ерөнхий рейнж нь урагшиж хойшлоод байгаа юм уу? Энд дээр ямар зүйл тогтолцоод ажиглагдаж байна? Яг өг тогроон дээр би бол шууд уур амьсгалын одоохондоо холбоогүй байгаа. Өг тогрооны нүүдлийнх нь хэлбэр нь өөрийг сонирхолтой л да. Өг тогроо чинь Монголд өндөглчөөд тэгээд хямлааг давж хямлаа нурууг даваад тэгээд энтгийн баруун эрэг дээр очиж үйлждэг юм байна. Тэнд үйлччөөд тэгээд хавар нь эргээд хямдлагаа тойроод талаар нь тойроод Монголд орж өөрждөг юм шиг байгаа. Тэгээд энэний нүүдлийнх нь хэлбэр дээр нь төшөл судалгаа хийж байгаа. Тэрнээс иш уур амьсгалтай нь бол холбож яг уур амьсгалын өөрчлөлттэй бол шууд холбоогүй байгаа л өг тогроон дээр бол. Гэхдээ ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт мэдээж энэ бол нэлээд судлагдсан маш олон газар судалгаа том институт түрээлэнгүүд дэлхийд зөндөө байна. Эднүүд институт дээр бол маш их судалгаа хийгдсэн. Аль хэдийн ерөнхийдөө энэ судалгаа энэ чиглэлээр улам шин судалгаанууд
баримтууд нэмэгдээд л байгаа. Нүүдлийн амьтан ганц шууд гэлтгүй нүүдлийн амьтанд энэ уур амьсгалын өөрчлөлт чинь өөрөө маш их нөлөө үзүүлж байгаа. Шуунд ялангуяа ярих юм бол шууд чинь одоо нүүдлийнхаа улирлыг нэг уур амьсгалын хүчин зүйлүүдтэй одоо жишээ нь одоо нүүхт яг нүүж эхлэхдээ departure гэдэг чинь тийм нүүж эхлэхдээ жишээ нь тодорхой температурын хоримт ч юм уу тий тодорхой уур амьсгалын нөхцөл бүрдсэн тэр үед нь нүүдэх байтал нэг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тухайн нөхцөл байдлын маань горим маань өөрчлөгдөд наас цаашаа болдог ч юм уу. Тэрнээс бол зарим шууд тий нүүдэл ууршилсан тохиолдол байна. Заримийнх нь хоошилсан тохиолдол байна. Зарим нь нүүхэ болсон тохиолдол байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс болоод зарим зүйлүүд нүүдэггүй байсан зүйлүүд нүүдэг болсон тохиолдол байна. Янз бүрийн сонин үзүүлэлт гараад байгаа байхгүй. Монгол сүүлийн үед одоо шин зүйлүүд бүртгэлээ гэдээ яриад байгаа. Монголч нэг 410 намайг гойтон багч нэг 470 хэдэн зүйлтэй гэж ярьдаг өсч одоо бүр 500 гараа харцсан байгаа. Сүүлийн жилүүдэд шууд ажилтдаг залуус чинь нэмэгдлээ Монгол зөндөө болчихсон. Багийнхан болон камертай болчихсон. Тэгээд шууд бордер гэдэг соёл Монголд одоо л дэлгэрч байна. Тэгээд энэний хүчээр шин шуудыг бүртгэж байгаа байх. Тэрнээс гадна бас Монголд байдаггүй, өмнө байдаггүй байсан шууд харагдж байна гэдэг чинь магадгүй энэ ч уур амьсгалын өөрчлөлт явагдаад байгааг л харуулад байгаа байх гэж би бас бодоод байгаа. Ийм тохиолдол хэвлэгдсэн судалгааны ажил зөндөө байдаг л байгаа басаа. Тэр шууны тэр том хөгтөм амьтны нүүдлийг бол тэр нөгөө GPS collar зүгээд нөгөөх нь тодорхой хугацааны дараа очоод датагаа хуулаад авчиж штэ тийм ээ. Тэгэхээр энэ хэдэн мянган километрээр нисдэг ийм шуунд GPS collar зөвчөө тэрийг очиж авахаас илүү тэгэхээр одоо satellite collar үзүүлдэг гэсэн үг тийм. Энэ талаар яриач. За шуудын нүүдлийг судалдаг маш олон аргууд байдаг л да. Ганц юм зүүхгүйгээр дамжуулах сансын намжуулах бүгжилдэг арга байдаг. Тийм бүгжилдэг, ажигладаг аргууд байна. Радараар цаг уурын радар байдаг шүү дээ, тийм. Радараар нүүдлийг судалж болж байна. Бас хуучин уламжлалт арга бол ажиглалт тийм бүгж зүүн. Гэхдээ орчин үед дамжуулах сансын хэмэл дагуулын мэдээ дамжуулагч, дохио дамжуулагч гэсэн орчуулах юм уу да? Трансмиттер гэж одоо дохио дамжуулагч зүүдэг болсон. Дохио дамжуулагч дотроо бас маш олон янз байгаа. Тэр чинь яг одоо мэдээлэл яаж хадгалах вэ? Одоо жишээ нь одоо YouTube байх уу? Одоо жишээ нь юу хиймдэ geolocator гэж байна. Geolocator гэдэг нь болохоор тэр өдрийн гэрлийн уртыг хэмждэг тийм жижигхэн. Тэр бол маш жижиг. Тэр бол жижиг шуудад тавих боломжтой. Geolocator гэж байна. Тэрээс гадна GPS tracker гэж байна. GPS tracker нь бол арай том хэмжээтэй. Тийм учраас жижиг шууд тавих боломжгүй. Яг нэг хэвсэн нэг ойлголт байт юм л да. Тухайн амьтанд зүүж байгаа шинээр зүүж байгаа ямар нэгэн судалгааны багж маань тухайн амьтныхаа биеийн чимгийн 5%-аас бага байхгүй бол тухайн амьтанд маш сөрөг нөлөөтэй байдаг тийм нэг тогтсон ойлголт байдаг. Тийм учраас биеийн чимгийн 5%-аас бага хэмжээтэй л төхөөрөмж зүүдэг гэсэн үг л дээ. Ямар ч юм одоо чинь зүрхний цохилтыг хэмждэг төхөөрөмж дотор нь суулгалаа гэхэд энэ бол маш жижигхэн байхгүй болохгүй. Өөрөөр бид нар хүмүүс төсөөлөд үзэх чинь байнга нэг 5 кг юм чинь гартаа бариад явдаг чинь түүхтэй үсттэй тийм хэдэн кг маш ачаалттай шүү дээ. Тэгэхээр тэр хэдэн мянган километр тэгж явах нүүдэг амтан учраас маш жижигхэн өөрт найл болох сөрөг нөлөө багтаа байх хэвээр. Тийм шалгуурыг хангасан тоног хэмжээг тавина л да. Тэгээд арга зүйнүүд маш олон янз байдаг юм аа. Бидний одоо жишээ нь ямар арга зүй ашигласан бэ? Тогрон дээр болохоор хөлөнд нь жижигхэн сансны дамжуулагч зүүж болдог. Эсвэл нуруунд дээр нь backpack гэж ярьдаг. Нуруунд дээр нь бас дамжуулагч зүүж болдог. Тийм тэгээд бас дээрээс нь бүгжилж нүүдлийг судалж болно л доо. Тэрийг мэдээлэл яаж авах вэ? Мэдээлэл авах аргууд нь бас олон юм байна. Дамжуулагчаасаа болоод. Geolocator бол заавал нөгөө амьтнаа нэг өдрийн гэрлийн уртыг хэмждэг. Өдрийн гэрлийн урт одоо чинь өргөргийн уртгийн байрлалаас хамаарат гэрлийн уртууд өөр өөр байгаа шүү дээ. Тэр гэрлийн уртын хэмжээсээр нь одоо гэрлийн одоо эрчмийн хэмжээсээр нь тухайн шуудын байрлалыг нь хоноод тогтоодог юм байна. Тэр geolocator гэдэг нь. Тэр бол тухайн амьтнаа заавал нүгэд эргэж ирэхдээ тухайн газар нь очиж байж аавна гэсэн үг. Тэгж нөгөө geolocator барьж авч өргүүлж авч иж хуулж аавна мэдээлэл. Харин GPS transmitter дохио дамжуулагч маань болохоор тэр шууг заавал барьж авахгүйгээр тэр чинь автоматар ремотер юугаар одоо утасны антеннаар утасны одоо mobile network биш үү? GSM эсвэл CDMA энэ системээр дамжуулаад утсан дээр мессеж авдаг шиг л интернетээр одоо өөрхөн тэрийг байрш локейшн байрлуулаа
очиж болдог гэсэн үг байхгүй юу? За. Тийм. Тэгэхээр одоо чиний судалгааны ажил тэгэхээр энэ судалгааныхаа одоо газар зүйн мэдээллүүдээр ажиллаж байгаа гэсэн үг үү? Одоо ерөнхийдөө бол одоо шууны одоо координатууд дээр ажиллаж байгаа болох уу? Координат. Өөр одоо жишээ нь координатуудаа юутай нийлүүлж судалгааны ажиллаа хийж байгаа. Одоо хиймэл дагуулуудыг ашиглаж байгаа юм уу? Эсвэл бол гэхдээ яг бүр анханаас нь жоохон бэкграунд дээр гэвэл одоо энэ movement ecology гэдэг шинжлэх ухааны салбар, биологийн салбар гарч ирээд байна л да. Movement ecology гэдэг том концепт гарч ирээд байна. Movement ecology гэдэг нь амьтны шилжиж төлөвлөгөөнийг одоо судалж штэ. Хаашаа хизээ явж гин, хаашаа явж гин, хэр хугацаа зарцуулдаг гэдгийг судалж гин, ганц амьтан дээр гэлтэхгүй. Хүн дээр ч гэсэн одоо энэ мобайл фон орчин дамжуулаад хийсэн судалгаанууд зөндөө байгаа штэ. Movement ecology тэгээд яг энийг судалдаг одоо арга нь одоо сүүлийн үед энэ GPS transmitter ашиглаж байна. Энэ GPS transmitter маань биднэрт уртраг өргөрөг гэдэг нь тухайн байрлалыг мэдэгдэж байна. Тухайн цаг хугацааг хаана явж байсан цаг хугацаанд ямар цаг хугацаанд хаана байсан бай гэдэг мэдээлэл биднэрт өгч байгаа. Тэр мэдээллийг бид нэр очных нь эргэн тойрны мэдээллүүдтэй холбоод одоо онлайнаар одоо бид нар чинь big data гэдэг 900-д амьдарч байна шүү дээ. Big data гэдэг маань биднэрт онлайн маш их нөөц боломж, маш их одоо мэдээллийн хөөсрүүд онлайнаар зөндөө бий болчихсон. Эднэртэй уйж холбоод тухайн цаг моментод тухайн газар цаг уур болон урмал орчин ямар байсан бай гэдэг тэр мэдээлэлтэй холбож эсвэл хүний нөлөө ямар байсан гэдэг ч юм уу тэр мэдээлэлтэй холбож агаад экологийн одоо судалгаа хийдэг. Одоо энэ хандлага бол одоо маш хүчээ авчихсан аль хэдийн хүчээ төгжиж байгаа юм салбар байгаа. Movement ecology гэдэг салбар байгаа тийм. Энэ бол миний сонирхдаг бас сүүлийн сонирхож эхэлж байгаа сэдв байна. За тэгэхээр судалгааны ажилдаа одоо галтгооны маягыг асуулцах гэдэг. Тэр судалгааныхаа ажил чи ямар програм, софтверуудыг төлхөө ашиглаж байгаа вэ? Энэ чиглэл дээр одоо сүүлийн үеийн шууд судлаач нар танаа сургуулийнхан энэ чиглэл дээр ямар програм хангамжууд ашиглаж байгаа вэ? Энэний онцлог нь юу вэ? Одоо шинэ залуу Монгол залуучуудад одоо шинэ сурахад энэ одоо их хүндрэлтэй вэ? Энэ талаар мэдээлэл өгөөч. Би хувьдаа бол хатаахандаа нэг айхтар тийм онцгой даймарлаг програм одоо ч тэгээд бүх юм нээлттэй байдаг болсон болохоор бүх боломжууд нь байна л да. Одоо энэ программын хэлүүд байна шүү дээ. Одоо программын language-ууд. Эдгээр чинь одоо маш хэрэглээнд нэвтэрч гисэн софтверууд байна. Эдгээр дээр чинь одоо төлхөө судлаач нар академик салбарт бол ялангуяа R-ыг маш их ашиглаж байна. R дээр одоо датагаа зэгцэлж янзалж болж байна. Газар зүйн мэдээллийн системийн боловсруулалт анализуудыг R дээр хийж болж байна. Том мэдээллийн системүүд. Статистик том модель загваруудыг боловсруулж хийж болж байна. Сайхан visualization графикууд том мэдээллүүдийг ойлгомжтой байдлаар график байгуулж, үзэмжтэй график байгуулж болж байна. Их мэтчлэн энэ давуу талуудыг бодоод R дээр R-ыг ер нь академик салбарт бол маш өргөн ашигладаг чийж мэдчихэж байгаа. Энийн хажуугаар Python-ыг бас судлаач нар өөрсдөө хойноос ашигладаг. Би бол төлхөө R-ыг төлхөө ашигладаг л да. За тэгээд бидний үед чинь нэг jump гэдэг програм ашигладаг байсан шүү дээ. Бидний ингээ магистр бакалаврт jump гэдэг чинь амар модон болсон тохой чинь хөвсгөл төсөл Монгол чинь хоёрхан газар jump ашигладаг. Тэр нь хөвсгөл төсөл байсан. Миний мэд. Нэг нь step forward програм байсан. Jump-ыг ашигладаг. 2003 4 онд. Тийм байсан байхгүй юу? Jump. Тэгээ R гэж тухайн үед байсан л да. Хүмүүс ашигладаг байсан. Тэгээ Монголд бол тэр R-ыг академик салбарт хэрэгжилжсэн гэж би бол сайн бодохгүй байна. Одоо л хэрэгэлдэг болж байгаа бах тийм. Би тэр бүх чулуу их чиг нөгөө хөвсгөл төсөлд ажилладаг байхад R сурж яах гээд R мэдтгийм бэр гээд тухайд бодож ирсэн. Тэг сонсож ирсэн. Тэгээд би тэнд бол яг R гэдэг зөв нэрийг нь анх удаа зүгээр сонсож ирсэн. Тэгээд яг юу вэ гэдгийг нь бол ерөөсөө төсөөлж хөө. Тийм хэрэглээ маш их л дээ. Хэрэглээ одоо программын хэлийг нь сурчлаар чинь юмуд хязгаарлагдахгүй. Тэр программын өгөгдлүүд тохиргоонд хязгаарлагдахгүйгээр сэтгэж өөрөө юм хийж болж байгаа байхгүй юу. Тэр программыг хэлийг нь ашиглаад одоо судалгаагаа вебсайт болгож хувиргаж болно мэтчлэн гэдэг ч юм уу тийм маш их боломжууд нь нэгтгэж чинь гэсэн үг. Тийм сүүл миний нэг харсан юм дээр тэр орон зай анализ өстэй спешиал анализууд. Тэр орон зай анализ бол тэр нэг одоо ArcGIS ашигладаг байсан маш олон анализуудыг зөндөө болвол
R дээр бол хийгээ зураг мургийн зураглалын хүртэл бүрэн хийдэг болсон жишээ. Газар зүйн зураг хүртэл хийх юм билээ. Тийм. ArcGIS ч өөрөө асар үнэтэй програм шүү дээ. Гэтэ одоо ч гэсэн ArcGIS хүчтэй хэвээрэл байгаа. Яг л ArcGIS яг мэрэгжлийн газар зүйн мэдээллийн системийг яг хийдэг хүмүүс бол ArcGIS чинь өөрөө маш том үнэтэй, тэгээд өөрөө маш чанартай програм л та. Тэгээд тэн дээр өөрөө Python-ы код скрипт бас бичиж болдог байхгүй R тэр зүгээр энгийн хэрэглээнд академик зүгээр нэг наад захын гадар special analysis хийхэд бол R бол хангалттай төвшөнд юм. Remote sensing мэдээллийг татаж авдаг ч юм уу raster өгүүлэлтээр ажилладаг, vector өгүүлэлтээр ажилладаг. Тэгэхээр R дээр хийж болохгүй юм ерөнхийдөө байхгүй. Гэхдээ ArcGIS тухайн юмдаа бол хүчтэй хэвээр байгаа гэдэг нь ойлгомжтой. Тийм байна. За хоёлоо одоо дараагийн дугаартаа чиний сая оролцсон конференцийн чинь талаар яриа. За юуны өмнө сургуулийнхаа конференц та тэргүүн байранд орсонд нь баяр хүргэе. Маш сайхан мэдээ байна. Тэгээ энэ конференцийн талаар яриач. Энэ конференц нь ер нь ямар конференц байсан? Тэгээ зөвхөн танаа сургууль дээр зөвхөн байгуулсан конференц юм уу? Тэгээ ямар сэдвээр оролцсон бэ гэдгийг ярьж өгч. За юуны өмнө конференц гэдэг юм чинь өөрөө маш том соёл, академик соёл юм байлээ. Би одоо энэ чигээр л маш сайн ойлгож байна. Конференцд яаж орох вэ? Хүмүүстэй яаж харилцах вэ? Би ч одоо Монгол тохиолдолд конференц гэхлээр нэг амар сериусны байдлаар төлөж авдаг байсан бол үгүй конференц гэдэг чинь зүгээр л судлаач нар хоорондоо мэдээлэл солилцох маш одоо гоё бөгөөд маш үр дүнтэй арга юм байна гэдгийг л тий. Ингийн Монголд бол одоо чинь конференц гэхлээр биш нэг госчоо бижагтай цагаан цамцтай очдог гэж боддог байсан бол энэ чинь хүмүүс шорт бодолтойгоо л хийж байгаа байхгүй жишээ. Тэгээд конференц их хэрэгтэй юм байна гэдгийг олж мэдсэн. Тэгээд конференсээр хүмүүстэй их connection тогтоож байна. Тэгээд саяны конференц би хэдэн конференц ерөнхийдөө оролцсон л доо янз бүрийн төвшний. Тэгээд энэ конференц саяны шинэ ярьсан конференц болохоор манай сургуулийн төвшөнд энэ HDR оюутнуудын төвшин жил болгон зохиогддог конференц юм байна. Одоо Монголынхаар бол одоо эрдэм шинжилгээний хурлах юм да оюутны эдмисийн хурлаж байдаг шүү дээ. Тэрнтэй адилхан одоо доктор оюутнуудын эдмисийн хурлах юм да манай сургууль техникт одоо явагддаг. Манай техникч одоо 60 70 10 PhD оюутнууд байгаа шүү дээ. Манай яг энэ салбарт зөвхөн салбарт шүү дээ. Энэ салбарт тэр дунд явагддаг жил болгон явагддаг конференц. Тэнд би одоо 3 дахь жилдээ орж иж сая нэг удаа гайгүй амжилттай орлоо. Өмнөх 2 жилд бол ихэд туршлага байдлаар. Тэгээд энэ конференц надад их гоё санагдсан л да. Ихэд их гоё санагддаг. Анх ороод би вау гэж энэ хүмүүс чинь ямар гоё судалгаа хийдэм бэ? Энэ хүн ер нь ингээд сэтгэх юм бол ер нь судалгаа чинь ер нь энэ судалгаа science тань мэдхгүй гэдэг юм чинь ямар агуу юм бэ? Юу л юу хийж болдгийм бэ штэ гэдэг би эхний конференцтай би энэ хүүхдийн оюутнуудын PhD оюутнуудын хийж судалгаанаас хараад биширсэн. За ямар ч гэсэн эднэрийг гүйцэтгэхгүй махад эднэрийн төвшөнд нэг юм хийдэг болох юмсан судалгаа хийхээсэн гэж би бас тухайд өөртөө хэлжсэн. Тэгээд юу нэг гоё байсан бэ гэхээр ерөөсөө маш сонирхолтой биологийн шинжилгээ ухаан, экологи тэгээд одоо энэ шинжилгээ ухаанууд нь хоорондоо интеграцд ороод заавал биолог бол биологоор явна гэсэн юм байхгүй интеграцд орчихсон. Маш их интеграцд орсон учраас тэгээд маш гоёор сэтгэж маш сонирхолтой асуултууд тань мэдхийн асуултууд асууж маш ихэд гоё санагдчихсан бол та тэгээд надад гоё санагдсан богино хугацаанд товчхон яг юу хийсэн ямар зорилгоор юу хийсэн юу ашиглаж юу хийсэн бэ гэдэг юунд хэрэгтэй юм бэ гэдгийг маш 4.5 минутанд юм ярьж дуусчих юм л да. Тэрэн зориулж өөрөөр презентацийн бэлдээд тэгээд нэг 2 минут за нэг сешнд нэг 6 алт хэлвэл дахиад 6 алт хэлгийн дараагаар нэгдсэн чамаар асуултуудаа сонирхсан спикерүүдээс асуугаа явуулдаг ийм хэлбэрээр явагддаг. Тэгээд нэг 2 өдөрт 80-аад ихтгэл явагдчихжээ шүү дээ. Тэгэхээр чинь аягүй үр дүнтэй байхгүй юу? 80 ихтгэл 80 судалгааны ажлыг 2 өдөрт зарим тохиолдолд нэг өдөр багтаах бас арай нэг өдөрч багтах байх л да. Нэг өдөрт нэг 50-60 ихтгэл сонсдог ч юм уу. Богино хугацаанд тэшин гол нь хүнийг өөдөхгүй байгаа байхгүй юу? 4.5 минут 5 минутанд дээрээс хүн яг юу хийсэн юм бэ? Энд чинь юунд хэрэгтэй юм бэ гэдгээ аягүй хүн тэрийг ярихын тулд маш базаад их ойлгомжтой байдлаар ярина. Тэрийг хүлээж авч байгаа хүнд нь ч их тааламжтай богино хугацаанд амар нушаал нэг амар бичвэрийг юм хараад 10 хэдэн минут ингээд хүлээгээл заа надад юу хэлэх гээд байгаа юм бол да гэсээр нойр хүрээд ингээд 3-4 хэлхийний дараа Монголд бол ингээд нойр хүрээд ингэчдэг штэ ерөөдөө зарим конференцууд тэгэхэд энэ конференц тэгдэггүй хүнийг ингээд улмал татаад байдаг вау гээл те улам зэг чинь ингээд сонирхоод өөддгүү тийм конференц байхгүй юу тэгээд чиний конференцээс тэр тавьсан сэдв нь ямар сэдв байсан бэ? Миний сэдв болохоор
миний бас нэг чаф бүлгийн бүлгийн ажилласан. Тэр нь саяны энэ жилийнх болохоор би юу тавьсан юм аа. Энэ эргэн шууд нүүдлийн замдаа ер нь шууд яг яаж нүүдэх юм бэ? Үгүй нүүдлийн өндөршлөө яаж сонгодог юм бэ гэдэг сэдвээр би ихтгэл тавьсан юм. Ягаад энэ чухал юм бэ гэхээр одоо бид нар чинь хоёр хэмжээст орон зайг ерөнхийдөө хүн эзэлчлээ шүү дээ. Ерөнхийдөө хотоо байгуулчлаа, газрын ухаад уул уурхайтай болчлоо, амьдрах орчныг нь өөрчилчлөө. Хоёр хэмжээст орчин бол ерөнхийдөө эзэлсэн. Гурван хэмжээст орчиндоо ерөнхийдөө бас эзэгнээд эхэлчихсэн. Ус болгон, баг хот болгон, баг аймаг болгон нислэгтэй одоо онгоцны нислэгтэй онгоцны буудалтай болчихсон. Тэгэхээр нөгөө нүүдлийн шууд дагаарын орон зайд ашигласан нүүдлийн шууд бас ямар нөлөө үзүүлж байгааг яг хөрөөсөн судалгаанууд байдаг л да. Гэхдээ яг шуу яг аль өндөр нисээд идэв юм бэ гэдэг асуулт өөрөө маш чухал байгаа юм л да. Одоо энэ гурван хэмжээст онгоцоос гадна одоо салхины снэсүүд одоо маш ихээр тавигдаж байна. Далайн эрг мэрэг хаваартай салхитай газар маш их тавигдаж байна. Цэргэгт хэрчим хүч маш их яригдаад одоо энэ салхины снэсүүд маш их тавигдаж байна. Ус болгон тавьж байна. Дээрээс нь энэ өндөр барилга байгууламжууд байна. Түүнээс гадна гэрэл, чимээ, шууган гэдэг хүртлийг одоо энэ манай энэ юунууд хамт одоо сурж байгаа оюутнууд судалж байна л та. Шуу гэлтгүй байгалийн амьтан урмууд энэ бид нар зөвхөн нэг бохирдол хүн нүдэн тарагдахаар нөлөөг хараад яриад байхгүйгээр бүр нүдэн тарагдахгүй чимээ шууган хүртэл байгаль нөлөөлж штэ. Би дөнгөж сайн нэг семинарт орсон чинь яаж background noise, urban noise хамтд шууд тэдгээрийн хоорондын communication яаж нөлөөлж байгааг их сонирхолтой болсон сонслоо. Тэгээд миний тэр конференц тавьсан ихтгэл маань ихэд шуудыг аль өндөрт нүүхтэй аль өндрийг сонгодгийг. Тэгээд энэ нүүх явцдаа тэр сонголтондоо одоо тухайн нэг өндрийг сонгохдоо одоо аль салхийг нь одоо салхи гэдэг үгс чинь шууд тэр өндөрт нөлөөлж байгаа шүү дээ, тийм ээ. Магадгүй зарим далайн жоохон зөвхөн гадаргуй хэсэгдээ салхи ихтэй, дээшээ бол салхи баг байдаг ч юм уу. Температур гэдэг үгс температур чинь бас ингээд өндөрийн дагуу хэлбэлзэж байгаа шүү дээ. Дээшээ өндөрших тусам өндөрлөө явах тусам л хүүтэн болдог тийм. Илүү хүүтэн болно, даралт багасна. Орчин их хэцүү болно. Гэх мэтчлэн олон хүчин зүйл байгаа шүү дээ. Байгалийн хүчин зүйл гэл ингээд үзэл чигшил байна. Үүл байлаа гэхсэн тэр үүл тэр шууд үүлдээ тулгарлаа. Тэр үүлийн доогуур нүсүү, дээгүүр нүсүү бороо орж ивэл яах вэ гэл тийм. Тэр чинь маш их адал явдалтай тулгарна шүү дээ. Тэгэхээр тэр өндөршлийн сонголтыг эхлээд ойлгох хэрэгтэй байна. Тэр энэ одоо бидний нөлөө тэднэрт одоо бидний нүүдэлд ямар нөлөөтэй байна вэ гэхэд тийг сайн ойлгохын тулд эхлээд бид нэр шууд ямар өндөрт нүүдэх юм бэ? Тэднээс нь байгалийн хүчин зүйлүүд нь яаж нөлөөлдөг юм бэ гэдгийг эхлээд мэдчихье. Тэгэх юм бол бас энэ хүний зүгээс үзүүлж байгаа нөлөөллийн бадмаар бид нар судалж болох юм байна гэдэг санаатай тийм үндсэн санаатай хэлтгэлийг тавьсан оролцуулсан. Тэгсэн чинь над бол цаарна 3 дахь жилдээ оролцсон чинь саяны төрөөсөө зооц тэгээд Amazon-оос ном авах ваучер өгсөн тэгээд бөөм баяр болчихлоо одоо нэг ном хөдөлж авандаа. Тэгэхээр тэр шуу хэрхэн одоо ямар өндөршил сонгож нисдэг вэ гэдгийг одоо зам тааралдах үйл нөлөөлдөг юм уу? Өндөршлөө санаасан температур нөлөөлж байна уу? Салхи нөлөөлдөг юм уу гэдэг дээр судалгаа. Чигшил нөлөөлж байна уу гэх тээ. Эхлээд тодорхойлъё гэж байгаа юм байна. Яг энэ чиглэлээр хийсэн судалгаанууд байдаг л да. Нэрсээр судалгаанууд байдаг. Гэхдээ ихэвчлэн радар дээр үндэслэн байдаг. Цаг уурын радар гэдэг чинь өөрөө нэг цэг дээр ингэж одоо тодорхой рейнжд ингэж бүртгэл хийж байгаа шүү дээ. Тэндээс айн шуу энэ онгоц гэдэг ч юм уу ажиглал айн шууд тэдэн метрийн өндөр нисэж чинь тэнд одоо юу тэгээд тэр мэдээлэл яваханда салхитай орчны одоо модель загваруудтай хуурын салхины загваруудтай холбоо судалдаг гэсэн үг л дээ. Эхлээд ихэвчлэн байгаа судалгаанууд болохоор ихэвчлэн хийгдсэн судалгаанууд ихэвчлэн радарын ажиглалтан дээр үндэслэн радар маань өөрөө хэд хэдхэн цэг дээр ихэвчлэн Европ, Америкт цэгэн байдлаар хязгаарлагдмал тэрийг бүх газар бүх одоо флайвэ гэж ярьдаг шуудын нүүдлийн замуудад нялзааж ойлгоход бас жоохон хүндрэлтэй. Тэгээд ч одоо орчин үед одоо тракинг одоо бараг л шууны чиглэлээр ажилладаг судлаач болон тракер зүгээд л дамжуулах зүгээд судалдаг болчлоо. Энэ үед тэрийг бас судлах бүрэн боломжтой болсон учраас цаг нь болсон учраас энэ чиглэлээр судалгаагаа бас хийгээд эхэлж байгаа. Тэгэхээр чиний судалгаан дээр шувуу нэг төрлийн GPS tracker суулгаад
Тэр трактор маань өөрөө өндөршлийг бас хэмжиж байгаа байхгүй юу? Уртраг өргөг цаг дээр нэмээд өндөршлийг хэмжиж байгаа. Тэгэхээр бид нар өндөршлийг мэдчихэж байгаа, тухайн байрлалыг мэдчихэж байгаа, цаг маягийг мэдчихэж байхад тэрийг нөгөө нэг уур амьсгалын загвар модулуудтай онлайн сорсуудаас уяад өгч байгаа байхгүй. Тухайн цэг болгон дээр тухайн хүчин зүйлүүд ямар байсан бэ гэдэг мэдээлэл надад байна. Тухайн нүүрсэн одоо тэр сонгосон өндөршил тэрний яг дээдлийн өндөршил одоо гэдэг нь 100 м-ийн өндөр, тэрний 200 м, 500 м-ийн өндөр доошо ямар байсныг бас би мэдэх боломжтой байхгүй юу. Тэгэхээр нүүрсэн өндөрийг нөгөөг өндөртэй харьцуулах боломжтой болж байна гэсэн үг. Үндсэн зарчим маань ихэд ингэ байдлаар хадаад байна. Нэг цэг дээр ингээд GPS нь одоо мэдээлэл өгж байгаа шүү дээ. Газрыг нь өндөршлийг нь өгчлөөр тэгээ тухайн цаг мөчид яг үүл нь хаанаа байсан, яг тэр цэг дээрх чигшил болон температур бүх юмыг нь чи ингээд одоо нөгөө big data-наас олж аваад тэгээд энтэйгээ ууж яах гэсэн үг тийм ээ. Тийм. За тэгвэл тийм. Тэгээ чи энэ конференцд оролцож байхдаа тэр нэг Twitter конференцд оролцсон гэж ярьжсэн шүү дээ. Тэгээ энийхээ талаас сонирхуулаач. Одоо шинэ Twitter-ыг бол хүмүүс маш цөөхөн тэмдэгт бичээд маш богино хугацаанд мэдээлэл нэгэндээ дамжуулдаг ийм одоо онлайн сошиал нэтворк шүү дээ. Тэгэхээр энийг одоо жишээ нь конференц байдлаар тэгээ дан ялангуяа одоо шинжилгээ ухааны конференц байдлаар ашиглах тийм яаж ашигладгийг энэ одоо энийг түгээмэл юм уу? Энэ талаар сонирхуулаач. За энэ ярихаас өмнө бас нэг оршил маягийн ярих болохгүй нэ. Одоо бид нар ингээд судлаач нар чинь судалгаа хийгээдэг. Тэгээд бидний ганц дутагдал чинь ихэнх судлаач нар ч айгүй интроверт хүмүүс байдаг байхгүй, дотгошоо хүмүүс байдаг. Өөрсдөө хийсэн юмыг ярьдаггүй. Тэгээд хүмүүст хүргдэггүй. Тэгээд тэгэхээр чинь би саний хүний профессорын бас ихтгэл сонсч их гоё үг хэлсэн байхгүй юу. Science is not completed until it's communicated гэж байгаа байхгүй юу. Тэгээд чиний хийж байгаа шинжилгээ ухааны судалгааны ажил чинь communication болоогүй л бол чи судалгаагаа хийсэн гэж бол хэлээд ирэхгүй гэсэн. Тэгэхээр одоо орчин үед бол science communication хийх маш олон янзын аргууд байна. Тэрний нэг нь одоо social media байна. Яг нэг ялангуяа Twitter бол ингээд толгой зогтдаг өөрийнхөө судалгааны ажлыг олон нийтэд хүргэх. Энэгээр чинь одоо жишээ нь олон нийтэд илүү хурж иж судлаач нь илүү хурж иж тэр судалгаа чинь үнэхээр чиний судалгаа чинь сайн судалгаа юм уу? Ер нь хэр өгөөжтэй хүртээмжтэй судалгаа юм бэ гэж чинь үнэлдэг болчиход байна л да. Тэгэхээр энэ Twitter-ыг зайлшгүй хэрэглэхгүй бол болохгүй гэсэн. Би өөрөө Twitter аккаунт чгүй байсан хүн чинь сая би өөртөөс аккаунт нэгээд энэ конференцд оролцсон. Их сони юм байлээ. Гоё юм байлээ. Тэгээд ерөөсө 6 твитэнд багтаагаад өөрийнхөө гол хэлэх утга санаагаа график байдлаар танилцуулж юм гэсэн үг л дээ. Тэгээд эн чинь Twitter чинь тэгээд цаашаа ингээд твит хийгээл ингээд маш хурдан тарчдаг юм байл. Тэгээд маш өгөөжтэй, маш гоё конференц, шинэлэг ийм конференц болсон. Энэ их зүгээр юм байна гэж би бас бодсон. Тэгэхээр асуулт хариултаа шууд тэр твитнийхэн доор асуугаад тэнд нь чи хариулж чинь гэсэн үг. Тийм гэсэн үг. Тэгэхээр чиний анзаарсан Австралид одоо ялангуяа танаа сургуулийн залуучууд ер нь яаж суралцж байна? Ямар арга барил хэрэгжилж байна? Өдөрт бакалавр, магистр, докторийн үед номын сандаа яаж суух юм байна те? Энэ суралцах арга барил яасан хуваалцаач. Одоо ингээд докторийн оюутнууд бол бакалавр оюутнаас жоохон өөр. Бакалаврын төвшөнд яадаг вэ гэхээр тутор одоо багш нар биднэр лөө ингээд мэдээлэл өгдөг те. Ингээд мэдээлэл дамжуулах урсгал нь багш нараас оюутнууд руу ийм байдаг шүү дээ тийм ээ. Тэгээд заавал ингээд pressure under pressure одоо шахалтан дунд ингээд сурдаг undergrad гэж бол тийм төвшин. Угаас онцлог нь тэр байх л да. Өгөгдсөн хөтөлбөрийн дагуу заавал юм хийдэг. Postgraduate PhD оюутнууд, магистр оюутнууд яадаг вэ гэхээр тийм нь байхгүй чи тэр мэд чадвар чамд аль хэдийн суудсан байх хэвээр чи олж авах мэдээлүүд аль хэдийн олоод авсан байх хэвээр. Одоо чи өөрөө би дааж өөрөө юм хийн. Гаднаас чамд ингэж шахалж өгч ингэхгүй чи харин өөрөө олж мэдсэн юмаа супервайзер руугаа ингэж урсгал нь арай өөр чиглэл рүү бодог юм уу. Арай онцлог нь арай өөр юм билээ. За ингээд манай подкаст ерөөхдөө ингээ өндөрлөж байна. Ингээд одоо сүүлчийнхаа асуултыг ингээд чамаас асууя. За одоо ингээд ер нь ингээд чи өөрөө ингээд экологийн чиглэлд, биологийн чиглэлд ажиллажлаа, хэд хэдэн байгууллагад ажиллалаа. Одоо ингээд Австрал сурж байна. Тэгээ энэ бүхнээсээ дүгнээд одоо ингээд шинээр элсэж байгаа оюутнууд болон төгсөх гэж байгаа оюутнууд шинэ одоо залуу мэрэгчлэлтнүүдэд хандж одоо юу зөвлөх вэ?
одоо энэ чиглэлээр биологи, байгаль орчин чиглэлээр төгсөж байгаа ажил дээр нь оюутан залуучуудад хэлэхэд бол өгүүлэл маш сайн унших хэрэгтэй юм байлээ. Маш их өгүүлэл уншиж өгүүлэл уншихын хэрээр хүн илүү их мэдээлэл, илүү их мэдлэг олж авдаг. Тэгээд юу тухайн салбарт чинь юу хийгдсэн, ямар төвшөнд байгаа, тухайн салбарт ямар төвшөнд байгаа, юу дутагдаад байгаа, чиний хийх хувь нэмэр чинь юу байх юм бэ гэдэг нь ингээд гараад ирдэг юм байлээ. Тэгэхээр өгүүлэл маш сайн уншмаар юм байлээ. Өөрийгөө алхам тутам төгжүүлмээр юм байлээ. Одоо орчин үед бүх юм нээлттэй болчихсон тийм онлайнаар бүх юмаа сурч мэдэх, харах бүх юм нээлттэй байсан учраас тэрэндээ яг л цаг зарцуулаад тайм менежментэд зөв хийгээл тэгээд ерөөсөө зогсохгүй гэдэг гой дуу муу өгөх гэсэн тааш зогсохгүйгээр л урагшаа ухар хараагүй урагшаал хийгээд тэгээд ерөөсөө алхам тутам сураад алхам тутам уншаал тэгмээр юм байлээ. Тэгээд сурах боломж бол асар их байгаа. Бидний төсөөлж байгаагаас асар их байгаа. За ингээд энэ удаагийн манай подкастад урилгын минь хүлээж авч ингээд оролцсон ингээд Батбаяртай маш их баярлалаа. Ингээд чиний судалгааны цаашдын судалгаа болон докторийн ажил болон одоо гэр бүлд чинь одоо хамгийн сайхан ад жаргал сайн бүхний хүсээрээ ингээд баярлалаа. За ингээд ийм сайхан гой санаачлаг гаргаж байгаа найзтаа бас баярлалаа. Тэгээд энэ ажил нь улам цаашаа амжилттай байгаасай. Тэгээд цаашдаа олон юмд хамтарч ажиллах байхаа гэж найдаж байна. Тэгээд намайг урьж оролцуулсан баярлалаа.